Сайн байцгаана уу сонсогчдоо бичлэгээ үзэж байгаа үеийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараараа Швейцар, Франц гэсэн хоёр улсын нутаг дэвсгэрийг хамарсан нэгэн хэргийг ярихаар бэлдсэн байна. Тэгвэл энэ хоёр улсыг дамсан аймшигт хэрэг хэрхэн илэрч мөрдөн шалах ажиллагаа яаж өрнөснийг хамтдаа сонирхцгоё. 2002 оны 3 дугаар сарын 21-ний өглөөний 6 цагийн үед Швейцарын Женев хотын захад байх аж үйлдвэрийн бүсэд байрлах машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эд анги угсардаг 30 орчим ажилтнтай GS Automation компанийн нарийн бичиг өглөө ажилдаа ирээд амьдралдаа хизээч мартагдахааргүй аимшигтэй зурагтай нүүр тулсан. Тэр даруйда цагдаа дуудсан бөгөөд хэдхэн минутын дараа Женевийн эрүүгийн цагдаагийн мөрдөгчид компанийн байранд хүрэлцэн ирэхэд тэднийг офисын нэг өрөө рүү дагуулan оруулсан байна. Тэнд компанийн нэгтлэн бодогч 45 настай Jean-Raymond Blatti ширээнийхээ хажууд шалан дээр цусанд хутгалдан хөвтөж байдаг. Цус хананд хаалганд гээд хаа сайгүй цацагдсан. Түүний толгойн танигдахын аргагүй болтлоо бицарсан байсан бөгөөд хүзүүндээ маш олон тооны шарх авсан байв. Гэвч мөрдөгчдийн анхаарлыг хамгийн их татсан зүйл нь түүнийг цамцыг дээш сөхөж гидсэн дээр нь хар өнгийн палмастраар том үсгээр новшийн хүчндэгч хэмээн бичсэн байсанд оршиж байв. За ийм бичиг үлдээсэн нь алуурчин өшөө хорслын улмаас хүчингийн хэрэг үйлдсэн хүнийг шийтгсэн мэт харагдуулж байсан ч мөрдөгчид энэ нь үнэн байх албагүй зориуд мөрдөн байцаалтыг өөр тийш нь эргүүлэх гэсэн оролдлогч байж болохыг тэр даруй бодож эхэлсэн байна. Цогцыг анхааралтай шалгахад Jean-Raymond ямар ч эсэргүүцэл үзүүлж амжаагүй тодорхой байсан бөгөөд гар, шуу, хуруунд дээр нь өөрийгөө хамгаалах үед үүсдэг ямар ч шарах байгаагүй учраас тэр этгээдийг таньдаг байсан эсвэл огтхон шижиглээгүй үед нь араас нь гинт довтлсон байх магадлал хамгийн өндөр гэж үзжээ. Мөн хэрэгт ашигласан зэвсэг олдоогүй. 2002 оны 3 дугаар сарын 22-нд Женевийн их сургуулийн эмнэлэгт задлан шинжилгээ хийсэн. Удалгүй задлан шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд эмч нар Jean-Raymond нийт 21 удаа хүчирхийлэлд өртсөн болохыг тогтоосон. Толгойн ар хэсэгт нь хүнд төмөр эд зүйлээр 4 удаа маш хүчтэй зогсон байсан бол хүзүүнд нь нийт 17 удаа хатгаж зүссэн шарх илэрсэн бөгөөд тэдгээрийг дор хаяж 2 өөр төрлийн зэвсгээр учруулсан гэж үзжээ. Эхнийх нь автирк шиг үзүүртэй багаж дараагийнх нь хутга байсан байх магадлалтай байв. Нас барсан хугацааг оройн 8 цагаас шөнө дунд хүртэлх хугацаанд гэж тогтоосон бөгөөд компанийн ажилтнуудаас авсан мэдүүлгээр Jean-Raymond тэр орой болтол ажил дээрээ үлдсэн нь батлагджээ. Хүний толгой руу 4 удаа хүнд төмрөөр цохно гэдэг өөрөө хангалттай харгас хэрэг бөгөөд үүний дараа хүзүүрүүн дахин 17 удаа үзүүртэй зүйлээр хатгсан нь алуурчин ямар их өш хонцон тээж явсныг илтгэж байв. Хэрв Jean-Raymond үнэхээр хэн нэгнийг хүчирхийлсэн байсан бол ийм хэрцгий аллагыг ойлгож болох мэт санагдах ч мөрдөгчдийн хувьд энэ бүх зүйл хэтэрхий илэрхий бүр санаатаагаар үлдсэн мэт харагджээ. Мөрдөн байцаагчид хамгийн түрүүнд Jean-Raymond-ийн ажлын тэмдэглэл цагийн хуваарийг шалгаж үзэхэд тэр орой 22 цагт хүү Людовиктойгоо уулзахаар товлсон байв. Людовик тухайн үед 19 настай байсан бөгөөд нэгэн цэргийн ангид алба хааж байсан тул мөрдөгчид түүнтэй уулзахаар явжээ. Гэвч залуу эцгээ алдснаа сонсоод чочирдон эцгийгээ хүчингийн хэрэгтэн байсан гэх санааг шууд өгөөсгсөн байна. Тэрээр уулзалтаа өөрөө цуцлсан бөгөөд аллах болсон цагийн үед цэргийн ангидаа байсан нь бүртгэлээр батлагдсан учраас удалгүй с эжигтнүүдийн жагсаалтаас хасагддаг. Ингээд мөрдөн байцаагчид өөр нэг асуултын хариуг хайж эхэлсэн. Jean-Raymond Blatti үнэхээр хүчингийн хэрэг үйлдэж байсан хүн мөн үү? Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүсээс авсан мэдүүлгүүд бараг бүгд ижил байсан бөгөөд тэд түүнийг тайван, даруухан, хизээч бусдад дээрлэхүү зан гаргаж байгаагүй хүн гэж тодорхойлжээ. Тэр саяхан эхнэрээсээ салсан бөгөөд түүнээс хойш интернетээр танилцсан хэд хэдэн эмэгтэйтэй уулзаж байсан ч тэд бүгд түүнийг ээлдэг, халамжтай хүн байсан гэж мэдүүлсэн байна. Мэдээж энэ нь түүнийг хизээч гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг батлахгүй ч мөрдөгчдийн хувьд түүний дүр төрх эцэн дээр нь битсэн үгтэй огтхон ч нийцэхгүй байлаа. Тиймээс тэдний дунд аажмаар нэгэн шин таамаг давмгаалж ирсэн бөгөөд гидсэн дээрх бичиг бол үнэн хэрэгтээ алуурчны үлдээсэн мессеж биш харин мөрдөн байцаалтыг буруу чиглэлд оруулахын тулд зориуд тавьсан хуурамч улмөр байх магадлалтай гэж үзсэн байна. Эхэндээ энэ нь зөвхөн таамаг байсан ч тун удалгүй илэрсэн шинэ баримтууд тэдний энэ зүүн совин зөв байсныг баталж эхэлсэн. Компанийн удирдлагатай ярилцах үед мөрдөгчид Jean-Raymond ердөө 10 хоногийн өмнө ажилд орсон болохыг тогтоож
яагаад ийм яаралтай ажилд авсныг асуухад өмнөх нэгтлэн бодогч Хенри Коза хэдхэн сарын өмнө халдлагад өртөж ажиллах чадваргүй болсон учраас түүнийг орлуулах хүн яаралтай хэрэг болсон гэж мэдүүлсэн байна. Энэ мэдээлэл мөрдөгчдийн анхаарлыг шууд татсан. Учир нь 4 сарын өмнө Францын нутаг дэвсгэрт амьдардаг Хенри Коза орон сууцныхаа газар доорх автомашины зогсоолд яг л Жон Раймонтой адил төмөр зүйлээр толгойдоо олон удаа цохиулсан байжээ. Эхнэр нь түүнийг цусанд хутгалдан хэвтэж байхад нь олж эмнэлэгт хүргэснээр амийг нь аварч чадсан ч түүний зүүн нүд бүрэн хараагүй, зүүн чихэн сонсгоо болж хамгийн хүнд нь ярих, унших, бичих, бусадтай хэвийн харилцах чадвараа алдсан байна. Гэвч тэр цаасан дээр нэг л дүрсийг дахин зурдаг болжээ. За энэ нь нэгэн хачиргалтай жижигхэн хүний дүрс байсан ч мөрдөн шалгалтад ямар ч бодит дахиж авчраагүй. Хенри Козагийн хэрэг Францын нутаг дэвсгэрт болсон учраас түүнийг Францын цагдаа нар шалгаж байсан боловч 4 сарын турш ямар ч үр дүнд хүрээгүй байв. Харин одоо хоёр хэрэг хоорондоо хэтэрхий адилхан харагдаж эхэлсэн тул Швейцар, Францын мөрдөгчид хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болж удалгүй тэдний анхаарал энэ кампанид ажиллаж байсан 3 дахь нэгтлэн бодогч руу чиглэж эхэлсэн. Гэхдээ тэр компанийн байнгын ажилтан биш, харин Швейцарын нэгтлэн бодох санхүүгийн үйлчлэгээ үзүүлдэг нэгэн компанид ажилладаг бөгөөд сүүлийн 3 жилийн турш GS Automation компанид тогтмол томилогдсон очдог байв. Тэрээр Хенри Козад ажлыг нь зааж сургасны дараа Жон Раймоныг ч мөн дадлагжуулж байжээ. За өөрөөр хэлбэл компани түүний оронд бүтэн цагаар ажиллуулахаар авсан 2 нэгтлэн бодогчийг хоёуланг нь сургасан байна. Түүнийг Денис Люмасон гэдэг Францын иргэн бөгөөд Францын талд амьдардаг. За 2 нэгтлэн бодогч дараалан халдлагад өртөөж нэг нь бүр амиа алдсан учраас мөрдөгчид Денисийг дараагийн бай болохгүй гэж таамаглаж юуны өмнө түүнтэй уулзаж мэдүүлэг авахар шийдсэн. Гэвч түүнтэй нүүр тулсан даруйдаа тэдний анхны сэтгэл тун таагүй байсан бөгөөд Денис маш хүйтэн хүндий, ямар ч сэтгэл хөдлөлгүй бүр хүнлэг чанар гэж үгүй мэт харагдаж байв. Асуусан бүхэнд тайван хариулж байсан ч түүний төрх зам байдал мөрдөгчдөд үл ойлгогдох хачин мэдрэмж төрүүлжээ. Жон Раймон алагдсан орой хаана байсан талаар асуухад Денис тухайн өдөр үнэндээ Жон Раймонтой 3 дугаар сарын цалингийн асуудлаар уулзахаар товолсон байсан ч эхнэр нь уцтаж 5 настай охин нь өвдсөн тухай хэлсэн тул уулзалтаа цуцлаад шууд гэртээ харж эхнэр хүүхдтэйгээ бүх оройг өнгөрөөсөн гэж мэдүүлжээ. За үнэндээ энэ мөчөд мөрдөгчд Денисийг сэжиглээгүй. Түүний эсрэг бодит баримт нэгч байгаагүй бөгөөд ганц л зүйл тэдэнд таалагдаагүй нь түүний хэтэрхий хүйтэн хүн чанаргүй мэт ааш байсан. Денисийн хамтран амьдрагч Вивиан Денис тухайн орой үнэхээр оройн 6 цаг хагасын үед гэртээ ирээд дахиж хаашаач гараагүй гэртээ хамт оройг өнгөрөөсөн гэж батлан хэлсэн байна. Үүний дараа мөрдөгчд байшинг бүхэлд нь нэгдсэн боловч эхэндээ сэжиг төрүүлэх зүйл огт олоогүй. Бид бараг буцах гэж байх үедээ үүдний хэсгээс нэг хос гутал олж харсан бөгөөд гутлын гадаргуу дээр маш жижигхэн хүрэн өнгийн толбнууд байгааг анзаарчээ. Эхлээд харахад энгийн шорооны толб мэт байсан боловч илүү сайн ажиглахад хатсан цус байж болохоор харагдсан байна. Хэрв энэ үнэхээр цус мөн бол хэний цус байсан бэ? Хэд хоногийн дараа шинжилгээний эхний хариу гарч нэг зүйл тодорхой болсон нь гутал дээрх цус Жон Раймон Блатигийнх биш болох нь тогтоогддог. За энэ нь мөрдөн байцаалтыг дахин мухардалд оруулсан мэт санагдсан ч удалгүй мөрдөгчдийн нэгэнд өөр бодол төржээ. Магадгүй энэ цус Жон Раймон Блатигийнх биш бол өмнөх халдлагын хохирогч Хенри Козагийнх байж болох юм гэсэн таамаг гарч ирсэн байна. За гэвч тэр үед мөрдөгчдөд Хенри Козагийн ДНХ байхгүй байсан учраас үүнийг батлах боломжгүй байсан. За ингээд Хенригээс дээж авч харьцуулсан шинжилгээ хийлгсэн бөгөөд шинжилгээний хариу гарахад гутал дээрээс илэрсэн цусны ДНХ нь Хенри Козагийнхтэй бүрэн тохирсон. Энэ мөчөөс эхлэн мөрдөн байцаалтын чиглэл бүхэлдээ өөрчлөгдөжээ. Хэрв Денисийн гутал дээр 4 сарын өмнө халдлагад өртсөн Хенри Козагийн цус байсан бол түүнийг төмрөөр зодсон хүн байх магадлал маш өндөр. Мөн Жон Раймоныг ч мөн адил хэрцгийгээр хүнүүсэн байх бүрэн боломжтой болж ирсэн. Гэхдээ яагаад Денис өөртөө нэг компанид ажилладаг нэгтлэн бодогчдыг дараалан онилсон юм бол тэр яг ямар өшөө хорсол тээж явсан бэ гэсэн асуултууд гарч ирдэг. Мөрдөгчид энэ асуултыг Денист шууд тавьсан ч тэр Хенригийн цус өөрийнх нь гутал дээр яагаад байсныг огт тайлбарлаж чадаагүй. Энэ нь түүнийг баривчлахад хангалттай үндэслэл болсон бөгөөд удалгүй түүнийг Женевийн хорих ангид сайтуулдаг. Гэвч хэрэг ингээд дуусаагүй.
Тэр Жон Раймон Блати алагдсан орой гэртээ байсан гэж мэдүүлсэн бөгөөд Вивиан хүртэл энэ мэдүүлгийг бүрэн баталсан. Гэвч мөрдөгчид түүний гар утасны мэдээллийг шалгах үед нэгэн хачиргалтай зүйл илэрсэн байна. Аллах болсон орой Вивиан гэрийн суурин утаснасаа Денис рүү 18 цаг 41 минут, 18 цаг 48 минут, 21 цаг 58 минутанд нийт 3 удаа залгасан байв. Хэрв тэд үнэхээр оройжин нэг гэрт хамт байсан бол Вивиан Денис рүү яагаад дахин утсаар ярьсан юм бол? За энэ асуултын хариуг авахар мөрдөгчид Вивианыг дахин байцаахаар дуудсан. Тэд түүнд худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдвол гэмт хэрэгт хамтран оролцсон хэрэгт татагдахаас гадна 5 настай охиноо асран хамгаалах эрхээж алдаж болзошгүйг анхааруулсан байна. За энэ үгийг сонссон Вивиан маш хүчтэй сэтгэл хөдлөлд автаж хямралд орсон ч байр сууриа өөрчлөөгүй. За тэр Денис тухайн орой үнэхээр гэртээ байсан гэж дахин давтан хэлсээр байжээ. За Вивианыг ийхүү байцааж байх зуур мөрдөгчид Денисийн гэрт дахин нэгжлэг хийж гараж дотроос жижиг төмөр хайрцаг олсон байна. Хайрцагийг онгойлгоход дотор нь хэд хэдэн хард диск, компанийн чекийн дэвтэр, санхүүгийн баримтууд хадгалагдаж байдаг. За зарим чек дээр нь Денисийн гарын үсэг байсан бол зарим дээр нь компанийн захирлын гарын үсэг байв. Компанийн маш чухал санхүүгийн баримтууд яагаад ажилтны гэрийн гараашид хадгалагдаж байсан нь мөрдөгчдөд улам бүр сэжигтэй санагдсан тул тэд бүх материалыг хураан авч Денисийн хувийн компьютерийг хүртэл шинжилгээнд явуулахаар болсон байна. Харин энэ бүхний дараа хэдхэн цаг өнгөрөхөд Вивиан өөрийн хүсэлтээр Женевийн цагдаагийн хэлтэст дахин ирсэн байна. Энэ удаад тэр сайн бодож тунгаасан бололтой үннийг хэлэхээр шийджээ. Тэр өмнө өгсөн мэдүүлгээс буцаж 3 дугаар сарын 20-ны орой Денис 18 цаг 30 минутанд биш харин 22 цагийн үед гэртээ ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд яагаад худал мэдүүлэг өгсөн тухай асуухад Денис өөрөө гэртээ ирснийхээ дараа түүнээс ингэж хэлхийг хүссэн гэж тайлбарлав. Вивиан Денисийг гэртээ ирэхэд хувцас болон гарн дээр нь цусны тол байсан эсхийг анзаараагүй ч Денис орж ирмэгцээ шууд шүгшүүрт орсныг дурссан байна. Тэгсэн атлаа Жон Раймоны аллагад түүний нэр холбогдож эхлэхэд Вивиан түүнийг сэжиглээгүй, учир нь Денис энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж тангарагсан бөгөөд тэр түүнд итгэсээр байжээ. Гэвч энэ мэдүүлгийн дараа Вивиан Денисийн сүүлийн саруудын зам байдлын талаар илүү ихийг ярьж эхэлсэн байна. Түүний хэлснээр өмнөх оны 9-р сараас хойш Денис эрс өөрчлөгдөж шөнөдөө гэртээ ирэхээ болж ирсэн үедээ архи тамхины үнэр ханхлуулдаг болсон бөгөөд Вивиан түүнийг өөр эмэгтэйтэй болсон гэж олон сарын турш бодож явжээ. 11-р сард охиноо дагуулад гэрээсээ явсан ч охин нь аавыгаа санаад байсан учраас буцаж ирсэн байна. За тиймээс Денисийг уучлсан гэжээ. Гэхдээ Денис үнэхээр тэр уучлалыг хүртэх хүн байсан уу? За энэ хооронд мөрдөгчид гараашаас олдсон төмөр хайрцаг доторх баримтуудыг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн бөгөөд үдсэн зүйлдээ итгэж чадахгүй байв. Компанийн нэгтлэн бодох бүртгэлийн баримт чекүүдийг нэгтэлж үзэхэд Денис 2 жилийн хугацаанд өөрийн нэр дээр чек үйлдэн JS Automation компанийн данснаас нийт 400 мянган швейцар франк тухайн үеийн ханшаар ойролцоогоор 300 мянган евро завшсан байж болзошгүй тогтогджээ. Тэр энэ бүх мөнгийг шууд үрж дуусгаагүй бөгөөд тодорхой хэсгийг нь Швейцар дахь нэгэн дансанд байрлуулж эндээс тогтмол бэлэн мөнгө авдаг байсан байна. Харин энэ их мөнгийг яг юунд зарцуулсан нь удалгүй ил болсон. Денис Женевийн шөнийн амьдралаараа алдартай Пакиг их дүүргээр байнга явдаг, бүр түүнийг тентхийн хүмүүс Пакийн эзэн гэж очилдог хэмжээнд хүрсэн байв. Сүүлийн 6 сарын турш тэр 7 хоногийн хэд хэдэн өдөр баар буудлуудаар орж компани данснаас завшсан мөнгөө тэнд үрэн таран хийдэг байв. Ингээд мөрдөгчдийн хувьд хэргийн цаад механизм аажмаар тодорч эхэлсэн. Магадгүй Жон Раймон Денис компани мөнгийг завшсан байсныг олж мэдсэн бөгөөд түүнийг дуугүй болгохын тулд Денис алсан байж болох. Харин 4 сарын өмнө Хенрикозад халдсан нь мөн адил түүнийг үннийг хэлүүлэхгүй байх гэсэн оролдлого байсан байж болзошгүй гэж тэд үзжээ. Гэвч Денис мөнгө завшснаа хүлээн зөвшөөрсөн ч үүнийг өөрийн санаачлагаар хийгээгүй, компанийн захирлын даалгавраар мөнгө шилжүүлж өөрт үлдсэн хэсэг нь ердөө шимтгэл байсан гэж мэдүүлсэн байна. 30 ажилтнтай жижиг компанид хэдэн 100 мянган евроны шимтгэл авсан гэх энэ тайлбар мөрдөгчдөд огт үнэмшилтэй санагдаагүй. Тэр мөнгө завшсан байж болох ч Жон Раймон Блатигийн аллагад ямар ч холбоогүй гэж зүтгэсээр байлаа. Гэвч мөрдөгчид түүний гар утасны байршлын мэдээллийг шалгахад аллах болсон өдөр 18 цаг 40 минутаас
21 цаг 50 минутын хооронд утас нь компанийн ойролцоо байсныг тогтоогдсон бөгөөд энэ нь тухайн үед гэртээ байсан гэх түүний эхний мэдүүлгийг бүрэн үгүйсгэж байв. Энэ баримтыг сонссон Денисийн царай гинт хувирч харц нь догшин араатан шиг болж бараг мөрдөгч рүү үсрэн дайрах гэж байгаа мэт харагдсан байна. Ингээд Денис өмнөхөөсөө өөр шин тайлбар гаргаж ирсэн. Тэр үнэхээр 18 цаг 30 минутанд гэртээ очоогүйгээ хүлээн зөвшөөрөөд эхэндээ гэр рүүгээ явж байсан ч Франц Швейцарын хил дээр очоод машиндаа нэгтлэн бодох бүртгэлийн нэг дэвтэр үлдээснээ сансан. Жон Раймонд тэр дэвтэр хэрэгтэй байсныг мэдэж байсан учраас буцаж эргэсэн гэж ярьжээ. Харин компанид очиход Жон Раймоныг өрөөндөө нас барсан байхыг олж харсан бөгөөд цагдаа дуудахыг хүссэн ч айд сандарсандаа өөрийгөө буруутгаж магадгүй гэж бодоод юу ч хэлэлгүй гэртээ харьсан хэмээн тайлбарлсан байна. Энэ үед мөрдөгчид Денисийн өнгөрсөн амьдралын талаар нэгэн ноцтой зүйлийг олж мэдсэн бөгөөд Вивиан хүртэл огт мдэггүй байж 1987 онд Денис дөнгөж 15 настай байх үед аав нь алагдсан байна. Түүний цогцыг От Савва мужид нэгэн замын хажуугаас шатсан машин дотроос олсон бөгөөд мөрдөн байцаалтын явцад энэ аллагыг Денисийн авга ах үйлдсэн болох нь тогтоогдож тэр хүн ч гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн юм байна. 15 настай өсвөр насны хүүгийн хувьд аавыгаа ийм хэрцгийгээр алдах нь амьдралыг нь бүхэлд нь өөрчлөх асар том сэтгэлийн шарах байсан нь ойлгомжтой. Гэвч энэ бол Денисийн амьдрал тохиолдсон цорын ганц хүнд явдал биш байлаа. 2 жилийн дараа 17 наснда тэр нэгэн охинд дурлсан ч найз охин нь өөр залуугийн төлөө түүнийг орхисон юм байна. Денис энэ салалтыг тэсэж чадалгүй амиа хорлохоор шийдэж бүтэн хайрцаг эм нэгд оруулжээ. Ухаан алдахынхаа өмнөхөн тэр ээж рүүгээ уцтаад 17 настай хүүгийн амнаас гарамгүй аимшигтэй үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ аавынх нь үхлийн цаана үнэн хэрэгтэй өөрөө болон Лё гэх хүн байгаа хэмээн хэлжээ. Айж цочордсон ээж нь тэр даруй цагдаад мэдгдсэн бөгөөд энэхүү 17 настай Денис саатуулагдан байцаагдахдаа 2 жилийн өмнө болсон аллахын талаар бүх үннийг ярьсан байна. Түүний мэдүүлснээр тэр Лётой хамтран аавыгаа алхахаар урьдчилан шийдсэн байсан ч яагаад ийм зүйл хийхээр болсноо өөрөө ч тайлбарлаж чадахгүй байжээ. Нэг шөнө аавыгаа унтаж байхад Денис Лётой хамтран нэг хутга авч унтлахын өрөөнд нь ороод аль нь яг адилхан оролцоотой байхыг хүссэн мэт нэгэн зэрэг утгалсан байна. За тэгээ үүний дараа цогцыг нь машинд хийгээд От Савва мужид нэгэн замын хажууд аваачин машиных нь хамт шатаасан байна. За өмнө нь Денисийн авга ах уг аллагыг үйлцсэн гэж хүлээсэн байсан ч үнэн дээр тэр хүн алуурчин биш байв. Иймээс Денис 17 настайдаа 15 настай байхдаа үйлдсэн эцгийнхээ аллагын хэрэгээр хүүхдийн шүүхийн өмнө зогссон бөгөөд хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан учраас бүх насаар нь хорих боломжгүй тул түүнд 5 жилийн хорихял оноосон байна. Гэвч тэр хорих ангид ердөө 2 жил суугаад суллагдаж энэ хугацаанд нэгтлэн бодох бүртгэлийн мэргэжлийн диплом хүртэл авсан байжээ. Ийхүү Денис Лю Масон бол жирийн нэг санхүүгийн луйварчин биш, харин өмнө нь хүн амны хэрэг үлдэж байсан давтан гэмт хэрэгтэн болох нь тодорхой болсон. Мөрдөгчдийн хувьд Денис бага наснаасаа л бусдын зовлонг ойлгох чадваргүй, хүйтэн сэтгэлтэй, маш аюултай нэгэн байсан нь улам бүр тодорхой болж эхэлжээ. Энэ хэрэг 2 өөр улсын нутаг дэвсгэрийг хамарсан учраас Денисийг 2 өөр шүүх хүлээж байв. Эхний шүүх хурал Швейцарт Жон Раймон Блатигийн амийг хөнөөсөн хэрэгээр болох байсан бол дараагийнх нь Францад Хенри Козаг алхахыг завдсан хэрэгээр явагдах байв. Швейцар дахь эхний шүүх хурал 2004 оны 9-р сард Женевийн хүнд гэмт хэргийн шүүхэд эхэлдэг. За тухайн үед Денис 32 настай, шаргал үстэй, цэнхэрнүүдтэй, гаднаас нь харахад зөөлөн төрхтэй, бага зэрэг хүйтэн боловч алуурчин гэж шууд сэжиглэмээргүй хүн байв. Тэр мөрдөн байцаалтын эхнээс шүүх хурал хүртэл байр сууриа огт өөрчлөөгүй бөгөөд Жон Раймон Блатиг алаагүй, харин ажлын өрөөнд нь нас барсан байхад нь олж харсан ч өмнөх гэмт хэргийн түүхээсээ болж өөрийг нь сэжиглэн гэж айсандаа цагдаад хэлэлгүй зогтсон гэж зүтгэсээр байв. Гэвч шүүх бүрэлд хүн түүний тайлбарт итгээгүй. Эцэст нь Денис Жон Раймон Блатигийн амийг хөнөөсөн хэрэгт буруутай тооцогдож бүх насаараа хорихял сонссон байна. Тухайн үед Швейцарт бүх насаар нь хорих ял маш ховор тохиолддог байсан бөгөөд шүүх ийм ял хамгийн сүүлд 15 жилийн өмнө оноож байжээ. Үүнээс 5 жилийн дараа буюу 2009 онд Денис Францын шүүхийн өмнө дахин зогссон бөгөөд энэ удаа түүнийг Хенри Козаг санаатайгаар алахыг завдсан хэрэгт буруутгаж байв. Хенри Коза амьд үлдсэн ч түүний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж нэг нүдний хараа, нэг чихний сонсголоо алдан ярьж бичиж чадхаа болсон учраас энэ нь энгийн нэг халдлага бус
бараг амийг нь тасалсан хэмжээний харгас гэмт хэрэг байсан. Шүүх хурлын үеэр сэтгцийн шинжээч докторийн өгсөн дүгнэлт онцгой анхаарал татсан. Түүний тайлбарласнаар Денис бол бусдыг өөрийн зорилгод ашиглан удирдах чадвартай гаж манипулятор бөгөөд хэний ч өмнөөс өрөвдөх, гэмших, бусдын зовлонг ойлгох чадваргүй психопат нэгэн байсан байна. Мөн түүнийг маш аюултай, засарч эдгэрэх боломжгүй хүн гэж үзэж, нийгэм өөрийгөө хамгаалах цорын ганц арга нь түүнийг хор хангад тусгаарлах явдал хэмээн дүгнжээ. Шүүх хурал дуусах төхөж өөрт нь ямар ял ирэх нь тодорхой болсон үед Денис үгүйсгэж явсан хэрэгээ эцэст нь маш сул дуугаар хүлээн зөвшөөрсөн байна. Тэр Хенри Козаг алахыг үнэхээр хүссэн, мөн Жон Раймон Блатийг өөрөө хөнөөсөн гэдгээ хэлсэн байна. Ингээд Францын шүүхээс түүнд хүн алахыг завдсан хэргийн төлөө мөн бүх насаар нь хорих ялганааж үүнээс 22 жилийг ямар ч хугацаанаас өмнө суллагдах боломжгүйгээр эдлүүлэхээр шийдвэрлсэн байна. За Денисийн хоёр бүх насаар нь хорих ялыг хоёр өөр улсын шүүх оноосон учраас тэдгээрийг нэгтгэн тооцох боломжгүй. Өөрөөр хэлбэл тэр эхлээд Швейцарт оногдуулсан ялынхаа хүрээнд хамгийн багадаа 15 жил хоригдох бөгөөд үүний дараа Францад шилжин бүх насаараа хоригдох ялынхаа хамгийн багадаа 22 жилийг эдлэх шаардлагатай байв. За иймээс Денис амьдралынхаа үлдсэн хугацааг бараг бүхэлд нь шоронд өнгөрөөж магадгүй хизээч суллагдахгүй тодорхой болсон. Сэтгцийн шинжээчийн нийгмийг түүнээс хамгаалахын тулд хор хангад байлгах ёстой гэсэн хүсэлт ийхүү биелсэн байна. За ингээд өнөөдрийн манд хэрэг үүгээр өндөрлөж байна. Таалагдсан бол лайк болон subscribe бадар сувгаа дэмжээрэй. Бас бусадтайгаа өөрсдийн бодлоо хуваалцаарай. Дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай.